Баярлалаа гişүүдтэй. Тэгээд бас үзэл баримтлалын хүрээнд нь дэмжиж хилцэх юм бол би бас нөгөө хууль санаачлагчтайгаа бас тэр дагж байгаа хоёр хуулийн зүйлийг яах вэ гэдэг бас их төвшин гишүүний саналыг бас ярилцаад шийдэх боломжтой. Бас одоо хилцэсгээ шийдний дараа. Хоёрдугаар яг Алтуйг даргын бас салжаа саналыг ойлгож байна. Гол нь одоо энэ залуучууд маань бас бусад аж ахуй нэгж гадаадын аж ахуй нэгж байгууллага юм уу эсвэл санхүүжилт олдохгүй болохоор OneXBet-ийн буюу OneXBet мэтийн ийм одоо манайдаа бол одоо хууль бус гэж шилж болох компаниудын логог одоо сурчлах байдалтай энд ингэж яваад байгаа. Тэгэхээр бидэд энийг дотооддоо сая хоригдсон шүү дээ. Тэгэхээр яагаад одоо тэр залуучуудын жерси гэдэг юм уу энэ хэдийгээр e-спорт боловч тэн дээр өмсгөл дээр нь говийн эмблем байж болохгүй байгаа. Өөр одоо ямар компаниуд вүлээ? MCS-ийн эмблем ч гэдэг юм Апугийн эмблем байж болохгүй байгаа юм бэ л гэдэг зүйл байгаа. Тэрийг ингээд бас үзэхээр бас маш хэмжээний мерчендайз бол ард нь явд юм байна. Ерөнхийдөө бол бас хэдэн сая үзэгчтэй. Тэгэхээр энэ аж ахуй нэгж байгууллагууд яг нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн орлогын тодорхой буюу 1% зарцуулж байгаа энэ хүрээнд л энэ e-спорт шатар хоёр л орж ирж байгаа. Бусдууд нь аль хэзээ ингээд хомоод өгсөн байхгүй зөвхөн олимпийн төрлийн спорт, пара олимпийн төрлийн спорт эсвэл үндэсний олимпийн төрлийн олимпийн хорооны гишүүн холбоотод энэ эрх нь байгаад байсныг нэмээд зүгээр энэ хоёр үндэсний шишээ баг бүрдүүлсэн одоо хоёр шигшээ баг орж ирж байгаа. Бусад 24 нь бол аль хэзээ хамрагдаад явж ийн гэж лог харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр бидэд бас цаашдаа би бол энэ дээр ингээд яг e-спорт талдаа тулгуурлаад ярьсан. Ерөн зүгээр аль спортыг төрлийг хөгжүүлэх гэдэг бол бас тухайн төрлийн бодлогын асуудал юм билээ. Тэгэхээр энийг бол одоо бас яг хилцэцгийн шийдээд ингээд бас зарим саналуудыг бас шийдээд яг бэлэн байна. Тэгээд ерөн зүгээр яг дотоодын аж ахуй нэгж байгууллагад хамтарч ажиллах боломжийг нөхөх гээд байгаа шүү. Тэрнээс биш яг энэ спорт болон шатрын спортод төрөөс мөнгө өгөх гээд байгаа зүйл биш. Тэр 1% хөнгөлөлтөө энэ спортыг хамруулад хоорондоо бизнесийн яриа хэлцээ дэмжлэг энэ үзүүлээд яваа л гэдэг энэ боломжийг нээж өгөө л гэж байна. Тэгээд та бүгдийг дэмжиж өгөхийг хүсье. За би үг хэлье.